Хүндрэлтний тижээж гаршуулсан анхны амьтан бол саарл чонын удам нохой болохыг хэн хүнгүй мэднэ. Нохойг анхандаа ан ав хийх, өөрсдөө болоод малын төрөнгөө харж мануулахад ашиглаж ирсэн төвтэй. Кавказ, Дундад Аз, Шотланд, Нэмц авчаар гихчлэн улс орон бүс нутгийнхаа нэрээр нэрлэгдсэн сайн үйлдвэрийн ноход олон буй. Тэгвэл Монгол банхар химээх маш эртний гайхамшигтай нохойг сүүлийн үед хүмүүс ихээхэн сонирхох болжээ. Тэр дундаа өмнгийн говь нутагт нүүдэлчин монголчуудтай салшгүй холбогдсон хотож Монгол банхраа өсгөн үржүүлж цэвэр цусны Монгол банхрын үйлдвэр угсааг авч үлдэх зорилгын дор хідэн залуус нэгдэж аймагтаа анх удаа Чононбар нохой үржлийн газрыг байгуулсан байна. Тэр болохоор одоо олон улсын FCI гэдэг дэлхийн нохой холбоод бүртгэлтэй Монголын нохой судлалын холбооноос бол эрхээ авсан байгаа. Тэгээ Монголын нохой судлалын холбооны харьяа Чононбар үржлийн газар байгаа. За манай Чононбар Монгол нохой үржлийн газар одоогоор 4 хүний бүрэлдэхүүнтэй гишүүнтэй ажиллаж байна. Үржлийн газрын гишүүн Батням, Хоёр сайхан хос хоёр болдоо гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй 2014 оноос хойш яг энэ Монгол нохойгоо сайхан цусын авч үлдээ. Өмнө говийн уугуул сайхан нохойныхаа цусыг илүү дэлгэрүүлэх түгээн дэлгэрүүлэх байсан. Бид 14 оноос хойш нэгдэж хамтарч ажиллаж байна. Тэгээд яг үржлийн газрын албан ёсны эрхээ болохоор 2016 оны 12 сарын 15-нд Монголын нохой судлалын холбооноос авсан байгаа. Одоо яг анх одоо яг нэгнийгээ яаж олж байсан бэ бол одоо 12 оны сүүл 13 оны ихэр юм байна л да. Би бас ингээл хашаандаа Монгол нохоор ганцаараа тэжээдэг. Тэгэл бас сонирхол хобби бас нэг хүн олдохгүй бас тухайн үед бас чиний байсан. Тэгээд Монгол банхрын бүлгэм, Монгол банхар, Монгол хотч банхар гэсэн Facebook группүүд байдаг. Тэгэл хэн дээр их төвхтэй хүмүүсийн нохойны зургийг тавиал их хардаг байсан. Тэгээд тухайн үед нэг банхрын тухай постн дээр манай үржлийн газрын бишгэн гişүүн Батням өмнө говийн нохойны тухай бичсэн байсан. Би тэгээд тэрийг харчаад анх за Батнямыг бол өмнө говийн хүн байна гэж анх мэдээд тэгээд фэйсбүүкээр анх битээр фэйсбүүкээр анх тэгэл хооронд харилцаа уулзаал тэнийгнийхээ нохойг үзэл. За тэгээд тэрнийхээ дараа бас нэг сайхан нохойтой хүн байна гэж дуулаад баяр сайхан ахын битээр анх очиж ирсэн. Нохойг нь үзэж анх танилцаад тэгэл түүнээс хойш 14 оноод яг хавшиг гуруулаа нэгдэж нийлж ажиллаад өмнө говийн уугуул ямар сайхан хаанаас олох боломжтой вэ? Хаа сайхан нохой байна? Тэрийг ирж хайгаал явсаар байгаа. Тэгэл 16 онд яг албан ёсны эрхээ авсан. Анх одоо үржлийн газар байгуулах тавьдаг шаардлагын дагуу яг үржлийн насны 2 охин нохойтой байх гэсэн шаардлага байдаг. Тэгээд манайх болохоор яг Монголын нохой судлалын холбооноос улсын микрочип усуулсан 3 тэмдэг байгаа. Хасах дуудлагатай, доо гарантай, бүрэг дуудлагатай 3 настай, сагсар дуудлагатай бас 3 нас гарч байгаа. Ийм 3 охин нохойтой ерөнхий шаардлаганд хангасан учраас одоо манай үржлийн газрын эрхээ авсан байгаа. Яг үржлийн газрын нэрний тухай гэх юм бол Чононбар гэдэг бол одоо анх нэрийг бол одоо яг би өөрөө бодож өгсөн нэр байгаа. Тэгэхээр миний зүгээр дотоод яг бодож байгаа бодсон л нэр бол одоо яг Чононбар хоёрын нийлбэрийг л одоо Монгол банхар юм байна гэж дотоод зүгээр тэгж бодож хэлэгдэж өгсөн юм байна. Монгол банхар маань чон шиг амьдрах чадвар өндөртэй. Одоо тэгэл сэргэлэн цаваа чонд байдаг бүхэл сайхан чанарууд бол байгаа. Тэгээд тэр зөвхөн бард байдаг бие томтой тэр сүр хүч энэ нь болохоор Монгол нохорт бас байна гэдэг. Миний зүгээр дотоод бодож байгаагаар Чононбар хоёрын нийлбэрийг одоо Монгол банхар юм байна гэж тэгж бэлэгдэж өгснээр байгаа. Дэлхийд 500 гаруй төрлийн нохой байдаг. Тэд хэдийгээр харилцан адилгүй шин чанартай өөр түүхтэйч Монгол банхар бол маш эртний үйлдвэрийн нохой юм аа. За ер нь бол дэлхий дээр 400 мянга гаруй төрлийн нохой байдаг гэсэн судалгаа байгаа. Тэгээд энэ судалгаараас үзэхэд нохой болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Одоо жишээ нь Германы цавчаар гэхэд л одоо харуул хамгаалтын чиглэлээр үнэрчтэй яг тэр чиглэлээр ингээд дагнсан байдаг. Яг энтэй адилхан Монгол банхар бол одоо энэ 400 гаруй мянган нохойнуудын бүх одоо давуу тал бүх одоо сайн чанаруудыг Монгол банхар бол нэгтгээд одоо яг энэ Монгол банхар гэсэн зүйл байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ нохойных маань онцлог гэхээр хүүхдэд ээлтэй тий
маш их одоо тайван дүлгүүхэн. За тэгээд үнэхээр аюул өсөл одоо эрсдэл гарах үед бол жинхэнэ хараатан зангаа гаргаж идэг. За гүлгний хувьд бол ер нь гүлгийг сонгохдоо за бусад гүлгнээс юугаар ялгаатай вэ гэхээр ер нь бол эцгийн тал болно. Эцгийн талын 4 үе, эхийн талын 4 үе гэдэг ингээд нийт одоо нэг 30 нохооны удмын сан бол гүлгэн дээр төвлөрж идэг гэсэн үг. За тэгээ энэ болгоныг одоо судлаад ер нь гүлгийг яаж сонгох вэ гэхээр эцэг эхийн л мундаг сайн харах хэрэгтэй. За тэгжээж л үнэхээр цэвэр цэсний Монгол махрыг бол та авч дижээх. За тэгээд яг цэвэр цэсний нохоог хаанаас авах гэхээр үнэхээр тодорхой энэ чиглэлээр ажилтсан 10-аас дээшд ажилтсан тийм хүмүүсээс л сонгуулж авах юм бол илүү танд найдвартай. Дараад нь та нохоогоо одоо цаашдаа тижих. Нохоо ч юм бол таны бас нэг насны нэг том хамт байх зүйл баггүй. Тэгээд энийгөө зөв сонгохын тулд маш зөв анхаарах хэрэгтэй. Тэгээд буруу сонгосноос болоод янз бүрийн эрсдлүүд гардаг, таалагдахгүй болдог, хэдэн сарын дараа таалагдахгүй болдог. Тэгээд таалагдахгүй болохоор нөгөө нохоогоо хайж чаддгүй, яаж чаддгүй, тийм ингээд ийм зүйлүүд их одоо үр дагаврууд нь маш их байдаг. Шведийн эрдэмтэд 500 гаруй төрлийн нохоон цуснд ДНК-гийн шинжилгээ хийхэд банхын цуснд л чононд байдаг ген илэрсэн байна. Бусад нохтоос илүү ухаалаг, бие махбодын хувьд эрүүл чирэг хүчрхэг, орчинтойгоо амархан дасан зохицдог, амьдрах чадвар сайтай нохоо юм аа. Энийг болохоор цус олбих зорилгоор бас их өндөр удамтай нохоо. Хотоос одоо 15 онд авч ирсэн. Тэгээд эцэг нь болохоор Монгол анхаар үржлийн газрын Баярут ахын маань Архаан гэж мундаг нохоо ирсэн. Эцгийн тэр нохоо байгаа. Их нь болохоор Халтар гээд Билгээ гэж ахын маань үржүүлж гаргасан улсын 7 удаагийн авраг. Хошоо авраг нохооны итгэл байгаа. За энэ нохоо маань охин нохоогоо. За одоо энэ жил 4 нас удаа хүрж байна. Одоо 3 сар 4 нас хүрэх юм. Сагсгаар дуудлагатай. За Монгол нохоо судлалын холбооноос бас удуу юм бичгтэй. За тэгээд Өмнө Говь аймгийн Сэврээ сумын гаралтай одоо энэ манай Өмнө Говь уугуул одоо сайхан жинхэр байна. За манай энэ нохоо маань Монгол үржлийн газраас гаралтай. Цэцэг дуудлагатай. Нодон жил худалдаж авсан. Тэгээд энэ жил 1 нас урж байгаа нохоогоо өнжөөсэй. Ирэх жилээс л залзална да. За энэ бол нөө бомбар дуудлагатай нохоо байгаа. Одоо яг л ойнд хурж байгааг залуу энэ нохоо байгаа. Тэгээ энийг болохоор Хинтээ аймгаас бид нартай бас нэгэн зузаан хамтран ажилладаг энх эрдэнэгийн залуугаас авчирсан байгаа. За энэ нохоо маань бас Өмнө Говийн уугуул одоо Булган сумын гаралтай. Асар дуудлагатай. Одоо яг 2 нас үрж байгаа ийм нохоо байна. 10 дуудлагатай. Одоо яг өвөн үрж байгаа. Сайхан залуу нохоо байгаа. Энийг Улаанбаатар хотоос Хур Харцаг үржлийн газрын Намсрагаас авсан байгаа. Намсраа нөгөө Арслан гээд усан аваргаар 2-т орсон бас мундаг удамтай нохооны бас гоё нохоо бид цус олбих зорилгоор авчирсан. 10 дуудлагатай нохоо байна. За энэ нохоо бол одоо манай одоо эмээгийн тижээдэг. За багаас нь тижээсэн. Яг Өмнө Говийн уугуул бас мөн уугуул ир одоо 10 нас хүрсэн. 10 нас гараад явж байгаа. Тэгээд бас бидний одоо Монгол банхрын цусыг авч үлдэх үнэхээр хэрэгтэй. Энэ цус байх үнэхээр шаардлагатай тийм нохоонуудын л нэг. Тэгээд одоо энэ жил одоо үр төлн гараад эхлэндэ. За энэ бол одоо манай энэ Өмнө Говь аймгийн одоо энэ урд гоолт байсан. Баста нэг уугуул авдаг гэж одоо дүрээр юм. Тэгээд ер нь бол их номхон дөлөөх их сайхан юм байгаа. Одоо 9 нас гараад 10 нас хүрэх явж байна. За тэгээд энэ нохоог маань банхар гэж дууддаг. Дуудлага банхар. Тэгээ ир одоо манай үржлийн газрын бас толгой нохоонуудын нэгэ. Энэ манай үржлийн газрын бас 2 гэж залуугийн хөлмөд байгаа. Тэгээд энэ бүргэд дуудлагатай 3 настай жингэрийнхэн тэгээд нийлсэн эцэг нь болохоор Хур Харцаг үржлийн газрын Намсрагийн Арслангийн хөлөд байгаа. Энэ одоо энэ 2 мундаг хөлөг байна. Монгол нохойн бие галбар шинж төрхийг нь авч үзвэл хоншоор богинтой, хушуун дөрвөлжин, нүдэн төгрөг хэлбэрийн харцан дөлгөөн тогтуухан, толгой нүргэн, чихэн шанаанасаа доош унтсан далбар, тавхай том, хөл сайтай, сүүлээ сэрэн дээрээ өшгрүүлэн хайдаг,
үзүүндээ бэрхтээ цээж бэхэм ташаа өндөр домхон дүлгөн ааштай их өсөрхөг байдаг. Эрен нохоо нь дунджаар 60-аас 80 см, эмэн 50-аас 65 см өндөртэй. Үржлийн хувьд чонтой төстэй буюу өвөл 10-аас 11-р сарын үед ороо нордог бөгөөд 55-аас 63 хоног хийлээд байдаг маа. Ихэвчлэн 12 1-р сард гөлөглөх ба ойролцоогоор 2-оос 8 гөлөг гаргадаг. Монголчууд эм нохоо өөрөө гэр хотон дэрвэл буян авч ирнэ. Эр нохоо ирвэл олз авч ирнэ хэмээн бэлэгшээж сайн асарч тэжээдэг байжээ. Мөн жингэр гिचээгийнх үсгийг олон давтах, муу ярианд холбох, хараал болон хэрэглэхийг зээлдэг байна. Түүнчлэн сайн их нохоог маш их хүндэтгэж, эзнийхэн зөвшөөрлөөр гөлгийг нь авахдаа сайн өдөр цагийг болцож, эзэнт нь бэлэг өргөл барьстай очиж их нохоод нь хүртэл идэж хоол өгдөг ёстой. Тэгэхээр бас яг Монгол банкрын стандартын талаар мэдээж бас зөвхөн стандарт гэж байдаг тийм. Энэ талаар бас ирвэл Монгол банкрын ер нь зүсээс эхлэх хэрэгтэй байна. Зүс бол одоо ерөнхий халтар зүс маань улаан халтар, цагаан халтар, шар халтар гэдэг ингээд 3 халтар зүс маань юм байгаа. Тэгээд тэн дээрээс гадна хар байгаа. Цул өнгө гэж байгаа юм л да. Цул өнгө гэдэг нь одоо хар байна, шар байна. Одоо ерөнхийдөө ийм цул өнгө болохоор шууд цул гэж байгаа. Тэр нь болохоор хар шар тиймэрхүү өнгөнүүд ингээд өнгөнөөс эхлээл асуудлууд бол байгаа. Тэгээд одоо Монгол банкрын тухайд бол одоо энэ манай сагсгар гэж ингэр дээр бол яг одоо энэ хонгорцог бол яг байна. Энэ бол одоо яг араатай амттай чонтоо дуулгархад бол одоо өөрийг нь одоо яг багал зур толгоос хамгаалсан гол хамгаалт нь бол одоо яг энэ юм байна. Одоо тухайн өвдөр бол байгаа. За одоо яг энэ хөхөлний хойдлын саггууд байгаа. Энэ бол одоо өвөл хүүтэнд цасан дээр юм уу ямар нэг хүүтэнд хэвтгэд доороос нь өөр нь жирэг болж өгч байгаа. За энэ сүүлийн юм байгаа. Энэ болохоор тохож нь хэвтгэхдээ сүүлдээ доороо хэвтгэдэг. Энэ бол одоо яг хэвтгэн дэвсгэр болж өгч байна л гэсэн үг. Яг иймэрхүү яг байгаад яг унган хөдөлгөөнүүд яг иймэрхүү Монгол ухаан дээр бол. Яг Монгол банкрын стандарт гэж. Тийм одоо намын толгооноос нь л ингэж шинжээ. За хушуунаас ч гэдэг. Энэ хушуу богинохон бахим том байх хэвээр. За ийм духгүй байх хэвээр. Шууд одоо ингээл шууд нүднээс ингээл хоошоо ингээд духгүй. Тийм духгүй. Чихний хувьд бол одоо жишээ нь энэ чих энэ ирүүний одоо харалдаа урт нь одоо тийм урт нь одоо энэ харалдаа ингэж байх хэвээр. За тэгээд одоо за өнгө сарвууны хувьд бол одоо чинь энэ дээр бол бас одоо тэр стандарт маань бас өөрчлөгдөж байгаа. Ер нь энэ дээр бас нэг их маргалдаад. Ер нь бол одоо стандартыг бол саяхнаас л гаргасан юм. Одоо нөгөө нэг олон жил нохоо зижиж байгаа. Тэгээ манай нөгөө нохоо судлалын холбоо маань одоо саяхнаас л одоо энэ стандартыг гаргаж Монгол нохоогоо олон улсад бүртгэлтэй нохоо болгож байгаа. Одоо жишээ нь нэм цавчаар гэхэд олон улсад танигдсан. Германы гэл хүм мэддэг. Ямар ч улс. Яг тэрнтэй адилхан Монгол нохоог тэгж бүртгүүлж байгаа байхгүй. Тэгээд энэ талаар одоо үйл ажиллагаа маш их хийж байгаа. Барийнхаа хувьд нэмж. За тэгээд ер нь тэгээд өндөр намын сантиметрээр заагаад өгчихсэн байгаа. Охин нохооны хувьд болохоор өндөр нь 65-аас 70, 60-аас 60 төгсөн байгаа. 90 нохооны стандарт бол 70-аас 75 см өндөртэй байгаа. Шүдний яг зуултын тухайд гэвэл яг ингээд одоо ингээд харж байгаа. Яг ингээд хоёр талаасаа яг нийлцэн, зуугдсан, ямар ч илүү шайми байхгүй, аль нэг шүдтэйгээ зөрөөгөө байгаа. Энэ бол одоо бас Монгол нохоо шүдний зуулт дээр бол бас том стандарт байх хэвээр. Одоо хитрхи шайми юм уу, аль нэг талтай бүрэн зуугдахгүй байх бол алдаанд бол тооцогдож байгаа. Гэхдээ бас одоо нохоонуудыг хараад одоо яг Монгол нохоо биш гэдэг ганц зүйлээр нь одоо Монгол нохоо биш гэх бас өрөөсгөлтөө тэрийг зөвөр алдаа гэж тооцоол. Монгол нохоо байна. Тэгтээ бол нэг жаах алдаатай, энэ дээр алдаатай л гэж ярина л да. Бусдаар зүгээр ганц нэг асуудал нь байлаа гэхэд одоо мэдээж одоо энэ хөлний хойдол ус байхгүй байлаа гэдэг ч юм уу сүүлийн онгорцог байхгүй болохоор за Монгол нохоо биш гэхгүй зүгээр энэ жоох алдаатай л гэж үзэх болохоос ерөнхийдөө тэгэл алдаа багтаа нохоонуудыг бид нэр цуглуулахын төлөө л хичээж ажиллаж байгаа. Гаднаас нь өнгөцгөн харж гадны ганган нохоттой харьцуулахад зүс царай муутай ноос ноолуурандаа дарагдсан мэт боловч хүний оролцоогүйгээр малаа харж хариулах, хэрийн ямар ч амтантай аимшигтайгаар тулах,
Эздийнхээ амь насыг хамгаалах талаараа хосгүй чадварлаг амьтан бол цэвэр цусны Монгол банхар юм. Банхрын зүрх цагаан байдаг нь эр зоригтой. Нүдэн доторх хос талд нь хүний дотоод сэтгэлийг хардаг. Үнэнч болохыг эрдэмтэд саяхан судалгаагаар баталсан байдаг. Шүнжин хотоо манан хуцаж дуг хийлгүй хонжоход өдөржин гэрийнхээс өдөрт нойр мөглөг хэвддэг банхар дөрвөн нүдтэй. Хоёр нь унтаж байхад хоёр нь хотоо мандагч гэж өгчүүд ярьцгаадаг. Би бол өмнө нь бол нэг булдог гэдэг чинь тийм нохоо нэг тийжиж үжижсэн. Тэгээд ер нь бол нөгөө одоо сайн тийжсэн олон жил тийжсэн хүмүүсийн яриагаар бол Монгол явж явал хамгийн сүүлд Монгол нохоогоо тийжийдэг гэж ярьдаг. Тийм. Тэгэхээр Монгол нохоо тийм их чадвар байдаг. За тэгээд бас Монгол нохооноос бас монгол хүн бас их юм сурж авдаг. Тэ? Одоо үнэш байдал тэ. Тэр одоо дүлгөө яг одоо аюул учрахад тэр гаргаж байгаа авир тийм үү. Яг л одоо бидний одоо өвд эцсийн тэр авирууд байдаг байхгүй нохоо. За онцлогоос нь дурдвал ер нь бол хүүхдэд их ээлтэй. За тэгээ гадны тэр том аюулыг гарах юм бол одоо хамгийн одоо бүхэл одоо чадах бүх юмаа гаргаж чаддаг. Одоо тэр дэсвэр дэвчээр одоо юу гэдэг вэ? Бүхэл юмны л одоо юу гэнэ төлөөлөл одоо бүхэл юмыг одоо Монгол банхаар л төсөөлж байгаа. Ер нь бол Монгол нохоо их тийм зөнж тийм совинтай байдаг л да. Энийг одоо урдаас одоо харддаг юм шиг тийм. Тэгээ янз янзын түүхүүд бол зөндөө байдаг юм уу? Одоо нөгөө юу яасан гэдэг чинь эхнэр нөхөр хоёр нэлх хөвгттэй эхнэр нөхөр хоёр байж байгаа л хөгшин бангартай байсан. Тэгээд тэр хөгшин бангар нь болохоор өндөр хүчтэй ярьдгүү малдаж явдаггүй ерөөсөө итгэээс үгүй чидгүү байл. Нөхөр нь бодож байгаа гэж ярьж ирсэн гэдэг л юм. Тийм. Тэгээ байсан чинь нэг өдөр нохоо гаслаа бочрог уцаж буцаал. Тэгжсэн аа. Гэртээс нэг өлгөтэй хөхтийн зовоо олоор давсагч. Тэгсэн чинь техник нөхөр хоёр ерөөсөө хүүхэд юу ачлаа гэл. Авчлаа. Нохоо зураг авчлаа гэл. Гараас нь гүгэл. Тэгэл гүйцэл ерөөсөө дөнгөж уулаа ороод тэр гарсан чинь газар хөдлөлт болоод гэр нь цав үсэл тэгэл гэр нь ерөөсөө тэр цав руу дураад орж исэн гэж. Тэгж эзнийхээ амийг авч исэн. Тийм нэг түүхээдгийг. Бас нэг миний бас нэг сонсч байсан түүхгүй л. Одоо хаан чимтэй өдөө одоо ингээл өндөр хүчлийг л анх барьж байгуулж исэн үе юм шиг байна. Тэр яг нэг ажлын явагдаж байх. Монгол нохоогоо дагуулад бид явж исэн гэж. Яг тэр нөгөө шугам татсан тэр шугамны газар тавиатай биш нэг хөөгөө байсан юм шиг байна. Яг нөгөө хүмүүс нь болохоор та ийш гарах гэж байгаа юм наадаа хүрээ гарчих гэж байхаа байсан. Тэгээд өөрөө тэ тогийн салгасан байгаа зүгээр. Тэгээ нөгөө хүн чинь нөгөө уцсан дээгүүр даахгүйсэн чинь нохоо нь уурлаад хормоноос нь хазаад татаад байхаар нөгөө эзний уурлаад нөгөө нохоо гушгэлцсэн байгаа. Тэгээд нөгөө нохоо нь ойчхтаа нөгөө кабель утсан дэрч байгаа. Тэгээ тохон цохолоо нас орж ийсэн. Тийм түүхийг сонсч ийсэн. Тэгэхээр тэр нохоо бол тогийг одоо тэрүүгээр гүйж байгааг мэдээд эзний хамгааж байгаа гэдэг бол бас их мэдрэмжтэй байна тий зөвлөлттэй байна. Тэрээс нь чадвар л гэж яаж байгаа шүү дээ тэр үл тий. Тэр цаадыг тав гүйж байгаа гэсэн их чадвар. Тийм нэг сайхан төгөөд бол байгаа. Энэ нь бол тэгээд монголчууд ч нь одоо аан явдаг одоо энэ бол ирчүүд ингээд нохоогоо дагуулдаг мөрөө бас нэг асуудал. Тэгээд оцсон газар болгоо одоо юм гэж юм тий. Улсаас тахтай байж юм хөнгөлтэй. Тэр болгоны бас эзэндээ мэдэгдэж. За тэгээд тэр газраас нь хурдан явуулахыг сануулж байдаг. Энэ мэтчлэр ингээд Монгол анхрын одоо энэ сайхан мэдээсэн түүх Монгол анхрын одоо энэ гавья энэ зүйлийг бол яриад дуусчихгүй тий. Судлаачдын тогтоосноор 1920-ад оны үед Монголын малчин айл болгон нохоотой байсан учраас хотож банхрын тоо 200-аас 300 мянгад хүрч байжээ. Тэр үеэр Монгол эрдэнэ жуулчдыг гайхшруулж байсан нэг зүйл бол хаяагүй хархиралдах хүрээний олон ноход гэж бичсэн байдаг. Хүний урд төрөл гэж үздэг учраас монголчууд эртнээс нохоог алхахыг цээрлдэг.
Харин 1960-ад онд Оросоос олноор ирж байсан эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр хүн малын өвчин тараагч гэж үзэн олноор нь алж ус туснаас Монгол нохоонтой эрс зөөрсөн гэдэг юм лээ. Өнөөгийн малчны хотод Монгол банхар маань үхэлэгдэж мотоцикл машин олширсоор байгаа лээ. За миний багт ч айл өхөнд нохой өтөө байсан юм да. Одоо нэг малчин айл өхөн. Тэгтээ энэ одоо нохой биш ээ. Жинхэнэ Монгол банхар гэдэг чинь бол өөр толгой томтой сайхан өндөр чэжтэй сүүл их санхарцагтай дөрвөн нүдтэй улаан халтар нохойг их голчилдог байсан юм. Зүрхцэн хар нохойг бас зүгээр гэдэг байсан юм. Тэр нь голцоохон дөрвөн нүдтэй улаан халтар нохойд их дуртай айлууд. Тийм л байсан да. Одооны нохойг хараад байхад бол Монгол банхар алга болжээ. Миний багт үзэж байсан нохой манайхны одоо аав ээж ах トゥ нарын тэжээж байсан тэр үеийн Монгол банхар бол одоо алга. Дандаа орсон ирлээ тэнэг шатан сүлтэй ховшгонс юм л одоо байх болсон байна. Тэр үеийн Монгол банхар гэдэг чинь Монгол банхар чинь гөлгнөөс нэглээд малчин хүн бол торддог байсан. Одоо сайхан том санхарцагтай сайхан нохой болох гэж гөлгийн шин тэжээх гөлгөө сонгож яваад сүүлэнд шард түрхэж гал дээдэг. Тэгж үж одоо сүүлийн өтгөн сангарцагтай болгох гэж тэгдэг байсан. Тэг додомддог байсан. За тэгс нохойг шин гөлгийн шин шинжидэг. Нүдэн ямар юм, чихэн ямар юм. Соотон бол бас тоодог бай. Соотон нохой онцгойгээ. Тэгээд ер нь бол нохойны одоо сонор соргог үнэрч талын л одоо их шилдэг байлаа л да. Сайн дахиудаг хотч нохойны үр зүйлийг голчилж одоо тийжээдэг. Өөр одоо тэдний энэ нохойтой гिचийн зулцгаалж гин тэр нохой сайтай банкарын зулцгаар нь тэрнээс нохой аавна гэж бүр шилэд сонгодог. Тийм байсан юу юм. Тэгээ ястай тэртээ эзэн хадаг гэж гөлгийг авдаг байсан юм шүү дээ чинь. Танаа хас нохой үрзүүлзээс ялья өргөж явъя гэд. Эзэн нар хадаг өгч. Тэгж авдаг байсан. Дөрвөн нүдтэй улаан халтар юм уу? Эсвэл зүрх цагаан хар хоёрыг л чухалчилдаг байсан да. Алаг нь хоёр нь хэрэггүй гэдэг байсан. Цагаан нохойг тоодгүй байсан. Саарл марл бол энэ урд байгаагүй шүү дээ. Цагаан нохой унаар гэдэг. Цагаан нохой чонтой төстэй өнгө төстэй нохойг бол ерөөсөө мала өргөө одоо юу яадаг. Чанаас манай саарл хол явж байгаа хоноо юм битээ мал тийм учраас одоо мал айж өргөх цочих нь бага байдаг. Тийм учраас зүрхцэн хар юм уу? Дөрвөн нүдтэй улаан халтар нохой. Тийм л нохой дэж. Тэгээд Монгол банхар гэдэг чинь их сайхан том сайхан онжоо долоорч ихтэй. Тэгээд их чихэндээ бас тийм санхарцагтай, сүүлэндээ их санхарцагтай тэгдэг байсан шүү дээ. Соот нохойг бол соотон халтар жимэнээр сохор нохой дөөвэнээр гээд бас нэг яхан нүд муутай нохой, муу нохой гэдэг л байсан да. Монголчуудын нохоогоо тэжээх арга барил гадныхнаас тис өөр.
Одоохон их шиг тусгайлан байр сав засаж бэлэн хоол өгөөд байдаггүй. Гашилсан сүүний шар ус хонсон хоолны шавх руу мужсан яс тогооны угааз юухан хийх нь л хайж өгнө. Тэглээгээд эзэндээ гомрохоод явж чаддаггүй. Их хөлсөн үедээ өөрөө явж огтон тарвах зуран барьж иддэг амтан. Гөлгөнд бол одоо гөлөг бол одоо 25-аас 30 хоногт тухайн одоо гөлөгний их нь одоо сүү хэр байгаа шалтгаалж одоо бор хоолнд орж эхэлнэ. Бор хоолнд орж эхлэхэд бол өөхгүй зүгээр бараа махар шүл гаргаад бантан каш идэх зэргийг өгч болно. Тэгэхээр нь гөлөгнийхөө эрүүл ахуйч талаас өөрөختөө амар хэлбэраач гэсэн бодсон дэр ер нь л үйлдвэрийн завууд хоол нь хэрэгтэй байдаг. Үйлдвэрийн завууд хоол маань хүртэл бас дотроо бас ангилалтай байгаа. Одоо сайн муу дунд гэдэг шиг л ерөнхийдөө тэр сайн хоолуудыг л өгч чадах юм бол одоо гөлгөнд бол нэмэлт тэр бол витамин элтэд байд юм бол бараг өгөх шаардлагагүй. Хоолоо тэр уутан дээр нугасаа хэдэн сартаа хэдэн килограмм жинтэй хоолнд ямар хэмжээтэй өгөх вэ гэсэн тодорхой хэмжээ байдаг. Тэгээд хэмжээгээр нөгөхөд бол гөлөг бол яг авах хэрэгтэй өсөлтөө бол өгөх авдаг. Гэхдээ гөлгөн дээр бас нэг хоол гон анхаарах зүйл бол манайхны бас гол гаргадаг алдаа бол гөлийг ерөөсөө их нэг хооллохдоо их хэмжээгээр хоололдог. За би орой өдрөхгүй юм чи ингээд өглөө нэг саалждаг ч юм эсвэл өдөржингөө хоол өгөхгүй байж гоод нэг орой өгөхдөө маш их хэмжээгээр өгдөг. Тэр бол маш буруу юм байна. Гөлгөнийг хоолтыг бол аль болох бага хэмжээгээр өдөрт олон удаа өгөх хэрэгтэй. Болж игэл одоо сартаа гөлгийг бол өдөрт ер нь 6 хооллох болсон. Хэмжээг нь бага гэхдээ өдөрт 6-аас 5-6 удаа өгөх хэрэгтэй. Тэгээд одоо сар ахих тусмаа нөгөө хооллын маань хэмжээ бас ихсэн. Гэхдээ яг нэг хооллох хугацаа маань хооронд хугацаа маань багасаа явчихдаг байгаа. За сартаа гөлгийг юм уу 45-т 6 хоолж байгаа бол 45-аас дээш бол 5 юм уу 4 юм ингээл сар нахтсмаа хоолны хэмжээ нь арай ихсээд тэгээд нөгөө хоолж хэдэн удаа хооллох тэр хэмжээ нь жоохон багасаа явчихлаа. Ер нь гөлгийг бол өдөрт айл болох цөөхөн олон удаа бага хэмжээгээр хооллох нь гөлгөнд бол хэрэгтэй. Дэлхий дээр одоогоор нохооны тоо толгойг 400 сая орчим гэж эрдэмтэд таамагладаг. Харин хамгийн үнэтэй нохооны тоонд ордог, хамгийн төвчээр тэгдэг Монгол банхрын тоо толгой уурсаар байна. Одоогийн байдлаар цэвэр Монгол үйлдвэрийн нохоо ховд, баян онгор, говьалтай, өмнө говь, дунд говь, дорн говь, төв, архангай, өөрхангай зэрэг аймагуудад цөөн тоотой байгаа ч. Иймээс цэвэр цусны Монгол нохоогоо цэврээр нь хадгалах, үржүүлэх их үлсийг Чонамбара Монгол банхар өвчлийн газрын залуус говь нутагтаа эхлүүлээд байгаа нь энэ юм а. Сайн хотод нохоо бол ер нь салхин дээгүүр сайн сагалтай газар яваа чоны үнэрийг бол авчдаг. Шимээ өгдөг, зайлуулдаг, хойдог, хоцдог, оргоодог. Тийм биш юм шүү дээ. Монгол банхрын нэг сайн шинээр бол хонио өөрөө дагаа явуулдаг. Эхлээд эзэн бол гөлгөнд нь хоньнд дагуул сургадаг. Тэгээд сүүлд нь эзэнтэй эзэнгөө өөрөө хоньнд дагаа явуулдаг. Тэгээд түрүүнд нороод атнагараад тийм ч одоо бэлчээ чон нөхөр авах юм бол харгаан хөөн шүү дээ. Тийм биш юм. Монгол банхар үржүүлж байна гэдэг чинь Монгол нохой хэлбэг болоо. Ер нь нохойтой байна дүүс Монгол банхартай л байхын дээр юм л гэж би боддог шүү дээ. Ялангуяа өдөөний малчин айлууд бол Орос нохой нэрлий дээр хэрэггүй бахөө. Хотч нохой сайхан Монгол банхраа онцолцоогож тэжээж Монгол банхраа үржүүлвэл одоо хэрэгтэй юм даа гэж би боддог юм да. Нохой сонирхох ямар нохой хэрэгтэй байдığım ямар нохой надад хотч малч сайн нохой болдığım гэж сонирхох хүн байвал манай аймгийн Хамбог цомоогоо долгорын сэвэн жив бичсэн Монгол нохой гэдэг номыг олж үзвэл хэрэгтэй баха.